2025 он охины орд. За охины ордныхны маань хувьд ирж байгаа жил маань таны хувьд ангар гариг маань ухрах хөдөлгөөнийг бол мэлхий арслангийн орднуудад бол хийгээд ухтаж авах нэ. За тэгэхээр энэ үед маань таны хувьд бодол санаа, за дээрэс нь харилцаа холбоо, охинуудын маань хувьд найз нөхөд хүрээлэл гэдэг зүйл бол асар их идэвхтэй болж эхэлнэ. За альва ангар гариг маань очисон газар болгоно идэвхтэй, бас дээрэс нь нэлээд асуудалтай бас ухтдаг. Тэгэхээр ангар гариг маань таны хүсэл зорилго тэмүүлэл найз нөхөд хүрээлэлт дээр чинь ухрах хөдөлгөөнийг бол хийснээрээ өөрийнхөө хувьд таны хүрээлэл гэдэг зүйл маш чухал. За дээрэс нь хүрээлэл нийгэмшлийн байр суурин дээр чинь үл ойлголцлууд эсвэл зөрчилдөөн үүсхийг бол үгүйсэхгүй байна. Нөгөө талаасаа болохоор таны хувьд мэдээж бас нэлээд олон зорилгоодыг тодорхойлоод үнийхээ араас явах маш олон сонирхолтой өөрчлөлтүүдийг бол татаж болохын альваад ангар гариг ухрах хөдөлгөөн хийсэн байгаа маань олон янзын өөрчлөлтүүдийг идэвхтэй болгохоос гадна хаашаа ирч хүчээ та өгж байгаа вэ гэдгээ илүү их бас анхаарах шаардлагатай болно. За нөгөө талаасаа ажил карьер л үчин бас ухрах хөдөлгөөнийг хийж байгаа маань нэг талаараа таны хувьд бас ажил карьерийн асуудлаар бусдад үл ойлголцол үүсэх, эсвэл таныг чиглүүлдэг, танд ажил олгогч маань магадгүй маш их ажлаар таныг дарахч байд юм. За нөгөө талаасаа бас ямар нэгэн өөрийнхөө хүсэл зорилго үзэл бодол нэгтэй хүмүүстэй бас харьцаж байхдаа болгоомжтой байхгүй бол тэдэртэй үл ойлголцлууд үүсэх бас өндөр боломжтой ба өөрийн гэсэн тийм өвөрмөц сэтгэлгээ үзэл зарчим чинь таныг зарим үед ганцаардуулах байдалтай болохыг жилийн эхний хагас дээр анхаараарай гэж бол охины ордныхонтой зөвлөгөөр агтж байна. За мэдээж охины ордны нар, охины ордны мандалттай хүмүүс дээрх мэдээлэл бол хамааралтай. За нөгөө талаасаа болохоор бархас уд гариг мэлхийн орд руу шилжилт хөдөлгөөнийг ирж байгаа 6 сард бол хийнэ. Тэгэхээр таны хувьд ямар нэгэн байдлаар саяхан өнгөрсөн хугацаанд ажил дээр чинь, карьер дээр чинь асар олон эерэг өөрчлөлтүүдийг бол татсан, боломжуудыг татсан бархас уд гариг маань ирж байгаа 1 жилийн турш таны зорилго тэмүүлэл хүсэл мөрөөдөл дээр чинь бол байршиж байна. Тэгэхээр таны хувьд нэлээд урт удаан хугацааны төлөвлөгөөний дагуу та магадгүй цалин чинь нэмэгдэх, орлого ашиг чинь нэмэгдэх, магадгүй таны хувьд бизнес чи илүү амжилттай явах, магадгүй таны хувьд онлайнаар бизнес гэдэг бол онлайнаар ямар нэгэн зүйл илүү их идэвхтэй гүйгдэх, магадгүй илүү их зарагдагч байт юм. Эсвэл таны мэдээлэл, эсвэл таны ном, семинар, сургалт илүү их сошиалоор идэвхтэй борлогдох юм уу? Эсвэл үнийгээ дагаад олон дагагчтай болох байт юм уу? Ямар ч үс их хүрээлэлт хэлсэн, дагагчтай болсон, нийгэмшилт, нийгэмд байр суурь илүү идэвхтэй болсон, хүмүүстэй харилцаа чинь илүү таатай болсон юм үе рүү бол ирж байна. За мэдээж бол ангар гариг бол яг бархас уд гаригийн өмнөхөн бол 4 сарын турш тэнцэнэ ухрах урагшлах хөдөлгөөнийг хийсэн байна. Тэгэхээр энэ үеэр болж ирсэн бүхий л бэлтгэл ажил, бүхий л идэвхтэй үйл явдлууд маань таны амьдрал дээр эргээд олон хүрээллүүдийг, эргээд олон найзуудыг, эргээд олон адилхан сэтгхүүтэй, өөртөө чи адилхан боддог, сэтгэдэг, адилхан зоригтой, адилхан ийм энергитэй хүмүүсийг хүртэл татах боломжийг бол мэдээж бархас уд гариг маань танд өгч байна. Тэгэхээр энэ маань таны хувьд нэг талаараа найз нөхөд хүрээлэл дээр асар азтай, маш зөв хүмүүстэй очиж нөхөрлөх, маш зөв хүмүүстэй цаг хугацаагаа зарцуулах. За нөгөө талаас бас таны хувьд мэдээж урт удаан хугацааны зорилго тэмүүлэлээс хүртэх хүртэмж, цалин хөлсийн нэмэгдэл байдлууд идэвхтэй. За нөгөө талаасаа бас таны хувьд мэдээж олон хүсэл мөрөөдлүүдийг бүрдүүлж ирсэн. Олон хүсэл мөрөөдөлтөй бол энэ үеэр үнийгээ авах боломжийг илүү идэвхтэй бас бүрдүүлэх нэ. За 2024 онд бол мэдээж хэртэлт бол хоньны орд, жинлүүрийн орд нь асар идэвхтэй байсан. Тэр энэ хэртэлт маань нэг талаараа бол мэдээж байршлаа солиод ирж байгаа 18 сарын турш 2025 онд загас болон охины орд руу шилжиж байгаа. Тэгэхээр бол охины ордныханд маань ирж байгаа энэ жил маань маш чухал. Ялангуяа таны хувьд ажил төрлөө өөрчлөх, ажил төрөл дээр ямар нэгэн байдлаар урт удаан хугацааны хийж ирсэн зүйлийнхаа үр дүнгуудыг хүртэх юм боломжоор бол хангаж байна. Ялангуяа зуны сарууд болон өвлөөс наахан гэх юм тэгэхээр бол мэдээж 2025 оны 6 сараас 9-10 сарын хооронд бол таны хувьд хуучин хийж ирсэн зүйлүүдийнхаа үр өгөөжийг хүртэх. За дээрээс нь буцаан авах урд нь төлөвлөж ирсэн, урд нь хийж ирсэн аль дээр үед хийгээд дуусгасан зүйлийнхаа
үр ашгийг хүртэх юм таатай боломжийн үе бол эхэлж байна. Таны хувьд 2025 онд хитрхи их шунаад бол хэрэггүй. 2025 онд бол таны хувьд аясаар асуудлыг бол хүлээцтэй хандах шаардлагатай. Хитрхи их шунал, хитрхи их одоо popularity болох, эсвэл хитрхи их олонний танил болох, эсвэл хитрхи анхаарлын төвд орох гэж хичээх бол шаардлагагүй. Нэг төрлийн одоо таны хувьд илүү ухаалаг, илүү их одоо сүнслэг, илүү их амьдрал үзсэн, илүү их одоо дотгошоогоо чиглэсэн юм энергийг авч тийж явах нь таны хувьд хамаагүй одоо эерэг, одоо таатай ийм хамглан тайван боломжтой юм өөрчлөлтөд бол татна. За 2025 онд болж өгвөл үе та хоол хүнстэйгээ жоохон өөрчлөлтүүдийг гаргах шаардлагатай. Таны хувьд хэд хэдэн сэргэлтүүд энэ одоо 25 онд үүсч болох үс юм. Яагаад тэгэхээр таны нар жишээлбэл юм уу таны сар мандж байгаа орд чинь охины ордонд байдаг бол энэ үеэр таны хувьд хувь тавилангийн зангилаан сүүл хэсэг буюу кето хэсэг бол таныг шүргэж байгаа. Тэгэхээр энэ кето хэсэг бол шүргснээр хүмүүсийг сэрэж өгдөг юм spiritual одоо гариг байдаг. Тэгэхээр энэ spiritual одоо хэртэлтийн зангилаа маань таныг нэг төрлийн одоо сэрэх, мэдрэх, одоо ухаарах гэдэг ийм өөрчлөлтүүдийг бол танд мэдрүүлнэ. Тэгэхээр бол энэ үеээр болж игэл та цагаан хоолыг үе ойрхон идэх. Ялангуяа хэртэлтүүд одоо болж байгаа өдрүүд юм уу, ойртоод ирэх юм уу үеүдд нь биеэ бэлдэх юм уу, сэтгэлээ бэлдэх юм уу, ямар нэгэн хүсэл шуналаас илүү их холдсон, татгалцсан юм алхмуудыг хийх. Эсвэл цагаан хоол одоо тухайн яг өдрөө ч юм ядаж хэрэглээд байвал таны хувьд ямар нэгэн тавгүй байдал, сэтгэл зүйн хямрал, ямар нэгэн зүйл өөрөөс чинь яваад өгч байгаа юм шиг мэдрэмжүүдийг илүү их тогтоон, зөв чиглүүлэх боломжийг бас хүртэж болох юм аа. За нөгөө талаасаа бас Тэнгэрийн маан гариг дараагийн 7-8 жилийн турш ихрийн орд руу шилжилт хөдөлгөөн хийж байгаа. Тэгэхээр таны хувьд энэ маань бас нэг төрлийн өөрийн чинь охинуудын маань хувьд. За нэг төрлийн бас бодол санаа, за дээрэс нь өөрийн чинь одоо сонирхол зүйлүүдтэй холбогд. За охины ордынхны маань хувьд бол газар бие махбодтой альва зүйлийг илүү прагматик байдлаар бол хийдэг. За ихрийн орд бол агаар бие махбодтой илүү одоо хурдцтай гаргалгааг олж авдаг, илүү агаарын, илүү бодит бус байдлаар асуудал шийдлүүдийг олж авдаг юм бас нэг төрлийн одоо агаарын оюунлаг юм төрлийн одоо орд байдаг. Тэгэхээр бол энэ хоёрын маань хувьд тодорхой хэмжээний үл ойлголцоод үүсэх буюу таны хувьд зарим тохиолдолд шинэлэг зүйлүүдийг хүлээж авахдаа жоохон удаацтай, саацтай байх боломжтой. За шинэ зүйлүүдийг ажил амьдралдаа хэрэгжүүлэхэд нэг жоохон хүлээтэй юм уу, саадтай юм уу, төвөгтэй юм шиг юм мэдрэмжүүдийг бас Тэнгэрийн маан гариг ихрийн орд руу шилжилт хөдөлгөөн хийснээр мэдрэх боломжтой. Мэдээж таны хувьд тухайн одоо Тэнгэрийн маан гариг маань ихрийн ордонд дараагийн 7-8 жилийн турш байснараа таныг ямар ч байсан өөрийн чинь комфорт зоноос хэд хэдэн удаа гаргасан юм эерэг одоо өөрчлөгдсөн зарим талаараа chaotic юм өөрчлөлтүүдийг татсан юм үйл явдлууд таны амьдрал болох өндөр боломжтой харагдаж байна. За нөгөө талаас болохоор охины ордныхны маань хувьд харилцаа холбоон дээр нь одоо санчир гариг маань байршиж байгаа. За тэгэхээр таны хувьд бол мэдээж энэ гариг маань таны нэг талаараа бусдыг одоо хүлээх, лонгинг хийх, хин нэгэн үнэтэй байх сонирхлыг бас өгөх боловч зөв хүн биш байвал хаалт үүсгээд байдаг юм гариг үж. Тэгэхээр бол энэ гариг маань таныг үргэлжлүүлэн одоо хавар болон намрын саруудад бол идэвхтэй дахин одоо танд нөлөөллөг бол өгнө. Зуны саруудад бол хоньны орд руу шилжилт хөдөлгөөн хийснээрээ танд амьсгаа авах боломжийг бол өгнө. Тийм учраас энэ үедэд таны харилцаа холбоо илүү их нээлттэй, та ямар нэгэн байдлаар хүмүүстэй харилцаа холбоо үүсгэхдээ тийм их одоо limitation юм уу, хаалт юм уу, жижиг юм богино цөөхөн харилцааг бол татахгүй байна. Тэгэхээр болж өгвөл таны хувьд хүмүүстэй харилцаан дээр илүү их өөрт чинь тохирсон юм уу, эсвэл өөрт чинь яг болох боломжтой зүйлийг бол мэдээ санчир гараг авчирдаг учраас 103 сар дээр таны хувьд бол илүү их чөлөөтэйгээр сонголтуудыг хийх бас боломжийг өгөх нэ. За нөгөө талаас болохоор Бархас уд гариг манд байршлаа солиод түрүүн ярьснаар ингээ хүрээлэл нийгэм байр суурь руу орж байгаа учраас сошиал медиа дээр маш их идэвхтэй болох боломжтой. Онлайнаар ажил хийдэг хүмүүс маань энэ үеэр одоо олон дагагчтай болох боломжтой. За нөгөө талаасаа бас одоо таны хувьд санчир гариг маань яг 8 сар
5-8 сарын хооронд одоо хоньны ордонд орсон байх энэ үедэд болж игэл одоо сэтгэл санааны хувьд хуучин донтолтуудыг дахин сэргээхгүй байхыг хичээх хэрэгтэй. Магадгүй та жишээлбэл нэг зүйл хэрглэж байгаад хаячихсан байсан бол энэ маань дахин одоо гарч ир сэдрэгдэх өндөр боломжийг бас үүсгэж байна. За нөгөө талаасаа таны хувьд бас одоо 3-9 сарын хооронд болж байгаа одоо хэртэлтүүд шинэ эхлэлүүдийг тавих танд боломжийг өгч байна. Тэгэхээр бол таны хувьд харилцаа холбоо идэвхтэй, за гадаад улс орн руу аялах боломж идэвхтэй, локейшн солих, өөр улс орныг одоо дамжин амьдрах, хувь тавилангийн одоо өөрчлөлтүүд бол нээлттэй болж эхэлж байна. За дээрэс нь цаашид бол таны хувьд харилцаан дээр чинь хин нэгэн хүн амьдралд чинь гарч ирж таны хувьд хувь тавилангийн эргэлт өөрчлөлтүүдийг бол ганц биеуд маань бас хийх өндөр боломжтой харагдаж байна. Тэгэхээр маш таатай мэдээ. За нөгөө талаасаа болохоор бас таны хувьд хэртэлттэй холбогдсон энэ өөрчлөлтүүд 3 болон 4 сард илүү их идэвхтэй тань нөлөөлнө. За тэгээд ерөнхийдөө бол 2025 он охины ордныхны маань хувьд маш их юм сэрсэн дээрэс нь болж байгаа үйл процесс дээр өөрийнхөө хийсэн эерэг үйл болгоныг хүртсэн дээрэс нь эргээд бусдыг илүү их ойлгож хүлээн зөвшөөрсөн юм гайхалтай 2025 он болох нэ. Илүү нарийн мэдээллийг та манай пэйж рүү бичээд авах боломжтой.